Бүгд найрамдах Хятад ард улсын Ухаан хотоос анх дэлгэрсэн коронавирус гэх шинэ төрлийн халдварын тархалт хурдтай нэмэгдэж байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын гаргасан тоо мэдээлэлээр өчигдөр халдвар авгастын тоо 634, нас барагчдын тоо 17 байсан бол өнөөдөр халдвар авгастын тоо 834 болж нас барагчдын тоо 25 хүрчээ. Мөн бүгд найрамдах Солонгос улс Японд тус бүр нэг хүн халдвар авсан гэх мэдээлэл байна. Манай улсад коронавирусын халдвартай 20 хүн халдвар төвчин судлалын үндэсний төвд хүргэлээ гэсэн мэдээлэл захин орчинд тарж эхэлсэн. Тэгвэл халдвар төвчин судлалын үндэсний төвөөс энэ ташаа мэдээлэл болохыг мэдгдлээ. За гэхдээ халдвар авсан байж болзошгүй 37.5 хэм хүртэл халуурсан нэг иргэнийг тусгаарлаад байгаа бөгөөд коронавирус мөн эсэг шинжилгээний хариу батлагдаагүй байгааг онцлоо. Нэг сэжигтэй тохиолдлыг тусгаарсан шинжилгээний хариу хүлээж байна. Түүнчлэн урд туршид дэлгэрсэн коронавирусын тухай иргэдийн мэдээлэл дутмаг байгаа учраас халдвар төвчин судлалын үндэсний төвөөс 88 68 29 дугаарын утсыг 2 хоногийн өмнөөс ажиллуулж эхэлжээ. Тус дугаарт хандаснаар ямар шинж тэмдэг илэрдэг, урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрхэн авах талаар зөвлөгөө мэдээлэл авах боломжтой юм. За өнөөдрийн байдлаар 30 орчим хүн уг утсанд хандаж зөвлөгөө аваад байна. За өнөөдрөөс эхлээд 24 цагаар ажиллана. 80 08 68 29 гэсэн дугаар авцгаа юм. Утсанд бол хөвчлэн одоо уг вирусын халдварын шинж тэмдгийн талаар асууж байна. За тэгээд гадагшаа одоо Хятад руу зорчоод ирсэн улсууд бас мэдээлэл авч байна. За мөн бусад одоо халдвар төвчний талаарх мэдээллүүдийг авч байгаа. Шинж тэмдгийн хувьд бол халуурах, ханиах, зарим тохиолдолд цэртэй. За уушигны рентген зургаар бол одоо уушигны хоёр талд нэвчтэс зүүдэр илэрсэн одоо хатгалгааны шинж тэмдгүүд илэрж байгаа. За мөн хүндэрсэн тохиолдолд бол одоо ихэвчлэн одоо суур өвчтэй хүмүүс одоо хүндрэл одоо илэрч одоо цөөн тохиолдлууд нас барсан байгаа. Манай улсын иргэд бүгд найрамдах Хятад ард улсад хамгийн олноор зорчдог. Энэ утгаараа коронавирусын халдвар авах эрсдэл хамгийн өндөр. За гэхдээ одоогоор манай улсад энэ төрлийн вирусын халдвар орж ирсэн гэдэг нь батлагдаагүй байгаа учраас олон нийтийг цочроосон худал мэдээлэл тараахгүй байхыг хүслээ.